Монгол улсын ерхий сайд Алтан хуйгийн хувьд энэ удаагийн айлчлал Япон улсад ирж байгаа 2 дахь удаагийн тохиолдол юм а. Япон улсын эзэн хаан төрийн тэргүүн боловч улс төрийн асуудалд оролцдоггүй онцлогтой. Засгийн газар парламентын гаргасан шийдвэрийг батлан гар ивсэг зурч ард түмний эмнэлгийн бэлэг тэмдэг болдог эзэн хаан хоёр орны дипломат харилцаа, ард түмний найрамдалд хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа дуртаад цаашид улам гүнзгийрүүлэхийг хүслээ. Японы ард түмний эмнэлгийн бэлэг тэмдэг болсон эзэн хаан өдгөө 79 настай. 1952 онд хаан ширээг залгамжуулснаас хойш 7 жилийн дараа эзэн хаан гэргийн Мичигадо хоримлож 3 хүүхдийн аав ээж болсон байна. Японы үндсэн хуулинд эзэн хаан Японы ард түмэн төр улсын бэлэг тэмдэг гэж заажээ. Хамгийн нэгдүгээр бид нэр Япон-Монголын ард түмнүүдийн хоорондын харилцааг өөрсдийн уламжлал соёлыг хүндэтгэх хэлбэрээр хүмүүс хоорондын харилцааны хэлбэр рүү шилжүүлж илүү их ойртох ажил руу төлхөө ажиллах хэрэгтэй байна гэж парламент тийм энэ дарга нартай санал нэгдэж байгаа. За хоёр дахь нь бол мэдээж эдийн засгийн хамтын ажиллагааны тухай асуудал байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа гэхээр бид нар мөнгө зээл барааны тухай ярихгүй. Хамгийн гол нь бид нар энэ эдийн засгийн хамтын ажиллагаанд Монголын залуучуудыг сурч боловсруулах. Тэр дундаа өнөөдөр Монголын байгалийн баялагийг шин дэвшилтэд шинжлэх ухааны технологи инновацид үндэслэн яаж үйлдвэрлэл нэвтрүүлэх вэ гэдэг асуудал дээр залуучуудыг төрхөө үлдэх асуудал онцгой анхаарья гэдэг дээр санал нэгдэж байгаа. Эзэн хаантай хийсэн уулзалтын дараа Монгол улсын ерхий сайд Алтан хуягт Японы талаас улс төр бизнесийн төлөөлөгчд мөн бараалхлаа. Монгол улсын ерхий сайдад Япон улсын гадаад харилцааны сайд Кишида, ардчилсан намын дарга Каеда, Сумитомо компани ерхийлөгч Омори, Митсубиши компани захирал Кабаяши гэх мэт төлөөлөгчд бараалхсан юм а.